Хэлцэг асуудлын дарааллын дагуу 3 дугаар асуудал барилгын хог хаягдлын дахин боловсруулах үйлдвэр орон нутгийн өмчт аж ахуйн тооцоод үйлдвэрийн газрыг байгуулж дүрмийг батлах тухай асуудлыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирчийн ажлын албаны дарга Батцорыг танилцуулна. За 2 цаг хүртэл хэдүүлэг үргэлжлэе. 2 цагаас шууд орё. Завсарлая. За барилгын хог хаягдал дахин боловсрох үйлдвэр орон нутгийн өмчт газрыг байгуулах тухай танилцуулга хийе. За Улаанбаатар хотод жилдээ дунджаар 1.5 сая тонн хог хаягдал үүсдгээс за 180 мянган тонн буюу нийт хог хаягдлын 12%-ийг барилгын хог хаягдал эзэлдэг. За энэ жоо за хаан улдургийн 12 дахь хороо Морингийн даваа төлөвлөсөн хог цэгийн 2019-с 2024 онд Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр 9.7 сая ам долларын хөнгөлтэй зээл 5 сая ам долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг байгууламжийг шинжлэх төсөл хэрэгжиж дуусаад байна. Төслийн үйл ажиллагааны хүрээнд 2 үндсэн байгууламж, дагуулдах байгууламж, дэд үтсийн байгууламжууд, хүн даацын 15 машин механизм, 4 дагалдах хэрэгсэл нийлүүлэгдсэн байна. Энэхүү машин механизм нийлүүлэгдснээр лантвилдийн талбай буюу даржуулах байгууламж, барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүд шаардлагатай тоног техник хэрэгсэл дутмаг байх зэрэг хог хаягдлын цэгийн үйл ажиллагаанд толгомддог хүндрэл бэрхшээл үүсэхгүй доктортой үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдсэн. Барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр ашиглалтанд орсноор Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтаас гарч байгаа барилга байгууламжийн буулгалтаас гарсан хог хаягдлыг дахин боловсруулах, нөхөн дүүргэлтийн материал үйлдвэрлэн эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжтой болж байна. Барилга буулгалтын хог хаягдлын нөхөн дүүргэлтэнд ашиглах талаарх холбогдох байгууллагаас гарсан стандарт шаардлагуудыг тогтоосон байдаг бөгөөд цаашид эдийн засгийн эргэлтэнд оруулах хууль эрх зүйн орчин тодорхой хэмжээнд бүрдсэн байна. Дээрх үйлдвэр ашиглалтанд орсноор Улаанбаатар хотоос гарч байгаа барилга болон барилгын хог хаягдлыг нэг зэгт төвлөрүүлэн дахин боловсруулалтанд оруулж барилгын хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэнд оруулан барилгын материал, ат замын суур, дүүргэлт, явган хүний зам, дугуйн зам барихад шаардлагатай түүхий эдийг үйлдвэрлэн дахин ашиглах боломж бүрдэнэ. Ийм уг төслийн тогтвортой байдлыг хангаж цаашдын үйл ажиллагааг явуулах бие даасан нэгж ойлгох шаардлагатай байна. Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр орон нутгийн өмчит аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар байгуулах саналтай байна. Энд дэнчхийг нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдөд нэмсье. Баярлалаа. Танилцуулгатай холбогдуулан асуултаа төлөөлөгч авъя. Асуултаа төлөөлөгч алга байна. Саналтаа төлөөлөгч авъя. Саналтаа төлөөлөгч алга байна. Тогтоолын төслийг унш танилцуулъя. Төмөр төлөөлөгч саналтай. За тогтоолын төслийг унш танилцуулъя. Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр орон нутгийн өмчит аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар байгуулж дүрм батлах тухай. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжлүүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18-ын 3 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35-ын 1-ийн 12 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48-ын 1, 48-ын 2 дахь хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15-ын 1 дахь хэсэг, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дахь заалт, хог хаягдлын тухай хуулийн 9 дугаар зүйлийн 9-ийн 1-ийн 1 дахь заалтыг тус үндэслэн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоох нь. 1. Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр орон нутгийн өмчит аж ахуйн тооцоод үйлдвэрийн газрыг байгуулж дүрмийг хавсралтаар баталсугай. 2. Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр орон нутгийн өмчит аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар байгуулсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Нямбатарт үүрэг болгосугай. 2-1. Баталсан дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлэх. 2-2. Тус газрын бүтэц орон тоог батлах. 2-3. Үйл ажиллагааны зардлыг нийслэлийн төсвийн холбогдох зардлаас санхүүжүүлж нэгдсэн удирдлагаар хангах. 3. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг хурлын засаглал эрхцэн хороо Сэмжитмаа даалгах суугай. Тогтоолын төсөлтөд холбогдуулан асуулттай төлөөлөгч авъя. Асуулттай төлөөлөгч алга байна. Тогтоолын төсөлтөд холбогдуулан саналтай төлөөлөгч авъя. Саналтай төлөөлөгч төмөр төлөөлөгч санал. За саналтай төлөөлөгч алга байна. Тогтоолын төслийг батлах гэсэн сандын томьёолоор санал хураалт.
Уралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар тогтоолын төсөл батлагдлаа.